За сайн байцгаана уу хүмүүс. Өнөөдрийн асинхрон хичээлээ эхлүүлье. За багшийн тайлбарыг анхааралтай сонсоод дэвтэр дээрээ тэмдэглэж аваарай. Чухал зүйлсээ. Хичээлийн маань сэдэв болохоор за бүтэц ба бүтэц бус өгүүлбэрийн ялгаа. Хичээлийн зорилго маань болохоор за бүтэц ба бүтэц бус өгүүлбэрийн ангиллал ялгааг таних зорилготой хичээл байна. За хамгийн ихний алхам маань болохоор бид нэр яах нь өнөөдөр бүтэц ба бүтэц бус өгүүлбэрийн талаар үзэх учраас өмнө нь үзсэн мэдлэгээ сэргийн санаад өгүүлбэр гэж юу вэ гэж талаар яах нь сэргийн санах нэ. За өгүүлбэр бол үгсийг үндэс ба нөхцөл холбох үгээр холбосон хэлний харилцах мэдээлэх үүргийг одоо тус тусад нь хангаж байдаг хэлний үндсэн нэгжийг өгүүлбэр гэж хэлэх нэ. За өгүүлбэр зүүн холбох тогтолцоо гэдэг. За тухайн өгүүлбэр маань хэрхэн яаж холбогддог вэ гэхээр за холбох ёс гэдэг нь одоо үг өгүүлбэрийн одоо хэсгүүдийг хооронд нь утга ба хэлбэрийн хувьд зөв холбох дүрм юм аа гэж ойлгож болох нь байна. За өөрөөр хэлэх юм бол тухайн одоо өгүүлбэрийн үгс маань бие биеэ зөв дагаж зөв холбогдсноор утгатай өгүүлбэр үүсдэг байна. За жишээг нь ажиглаад харъя. Жишээ нь аав ээж хоёр гэхээр тухайн өгүүлбэр маань аялгаар зэрэгцэж байна. За миний ээж гэхээр яг нь найрч өгсөрсөн холбоо болох нь байна. Ачлалт ээж гэхээр үнцээр хамжиж өгсөрсөн холбоо болж байна. За ээж баярлав гэдэг дээр болохоор яг нь харилцаа өгсөрсөн холбоог болж байна. Тэгэхээр тухайн үг за өгүүлбэр маань хоорондоо хэрхэн яаж холбогдож байна вэ гэдэг зүй тогтол бол яг нь өгүүлбэр зүүн холбох тогтолцоо байх нэ гэж. За өгүүлбэрийг дотор нь бүтэц ба бүтэц бус өгүүлбэр гэж хоёр ангилдаг байна. Өгүүлбэрийг. За бүтэц өгүүлбэр гэдэг бол яг нь тухайн өгүүлбэр маань өгүүлбэрийн үгс нь одоо нөхцөлтэй тэр өгүүлбэрүүдийг бүтэц гээд за бүтэц бус гэхээрээ тухайн өгүүлбэр маань ерөөс яг нь ямар нэгэн нөхцлөөр хувилахгүй нөхцөлгүй байх нь байна. За бүтэц өгүүлбэрээ дотор нь болохоор энгийн нийлмэл гэж хоёр ангилдаг байна. За бүтэц бус өгүүлбэрийг бол яг нь дотор нь дөрөв ангилах нь мэдрэх өгүүлбэр, хандах өгүүлбэр, зөвшөх өгүүлбэр, илэрхийлэх өгүүлбэр гэж дөрөв ангилнаа. За эдгээр загварчлалын ангиллыг бас яг нь дэвтэр дээрээ тэмдэглэж аваарай. За одоо болохоор нөгөө энгийн бүтэц өгүүлбэрээ дотор нь энгийн ба нийлмэл гээд хоёр ангилдаг гэсэн. За тэгвэл энгийн өгүүлбэрийг доторноос яг нь ангиллыг нь хаач мэдж авъя. За энгийн өгүүлбэрийг дотор нь яг нь цөм өгүүлбэр, за цөм бус өгүүлбэр одоо дэлгэрэнгүй өгүүлбэр. Нэг нь болохоор хураангуй өгүүлбэр гэж хоёр ангилах нь байна. За цөм өгүүлбэрээ дотор нь болохоор хоёр бүрэлдэхүүн, гурван бүрэлдэхүүн гэж хоёр ангилдаг. За жишээг нь ажиглаад харах юм бол одоо яг нь хоёр бүрэлдэхүүн гэхээр шувууд жиргэн. За мэдээж яг нь тухайн өгүүлбэрийн үйл үгийг тодорхойлж өгүүлхүүнээ эхлээд хөвөө олно. За жиргэн гэдэг өгүүлхүүн, шувууд гэдэг маань эзэн бие буюу өгүүлэгдэхүүн болно гэсэн үг. Тэгэхээр өгүүлхүүн хоёроос бүтэж явах юм бол тухайн өгүүлбэрийг хоёр бүрэлдэхүүнд өгүүлбэр гэж хэлэх нь. За тэгээд яг нь өгүүлхүүн нь эс тусах үйл үгээр илэрсэн өгүүлбэрийг хоёр бүрэлдэхүүнд цөм өгүүлбэр гэж хэлнэ гэж. За навч хийсэн гэдэг дээр хийсэн гэдэг өгүүлхүүн хийсэн эзэн бие маань болохоор өгүүлэгдэхүүн бол навч. За ингээд өгүүлэгдэхүүн өгүүлхүүнээс бүтсэн учраас хоёр бүрэлдэхүүнд гэж тодорхойлох нь энэ өгүүлбэрийг. За гурван бүрэлдэхүүнд гэхээрээ яг нь гурван одоо тухайн өгүүлбэр маань гурван үгнээс бүтсэн. За тэгээд яг нь тухайн үйл үг маань болохоор яг нь тусах үйл үгээр илэрч байна. Гэх юм бол яг нь тухайн өгүүлбэрийг гурван бүрэлдэхүүн цөм өгүүлбэр гэж хэлэх нь. За одоо жишээг нь ажиглая. Хүүхдүүд шалгалт өгөв гэхээр өгөв гэдэг өгүүлэхүүн төв маань за өгсөн хүн эзэн бие нь хүүхдүүд өгүүлэгдэхүүн болно. За харин шалгалт гэдэг үг маань яг нь тухайн үүлэнд өртөж байгаа яг юуг өгсөн шалгалт өгсөн гэдэг. За тэгэнгүүт яг нь үүлэнд өртөж байгаа шууд бус тусагдсан болох нь. За ингээд энэ гурван гишүүнээс одоо өгүүлэгдэхүүн шууд тусагдсан өгүүлхүүнээс бүтэж байгаа юм бол тухайн өгүүлбэрийг гурван бүрэлдэхүүнт өгүүлбэр гэж хэлэх нэ. За цөм бус дэлгэрэнгүй өгүүлбэр гэдэг дээр. За энэ дээр бол яг нь цөм өгүүлбэрийн одоо гол гишүүд. За гол гишүүд гэдэг маань өгүүлэхүүн тусагдхууныг хэлээд байгаа. За тэгвэл эдгээр гол гишүүдээс гадна тодтгоол шууд бус тусагдхуун байц гишүүнээр нэмэн дэлгэрүүлсэн одоо өгүүлбэрийг цөм бус өгүүлбэр гэж хэлэх нэ. За жишээг нь харъя.
За төг түмэн одод тэнгэр төгөв гэж байна. За тэгвэл мэдээж үйл үгээ олно төгөв гэд. За тэгээд төгсөн эзэн маань одод байна. Тэгэхээр өгүүлэх хүн нь төгөв, өгүүлэгт хүн нь одод. За тэгвэл яг ямар оддын гэхээр одоо төг түмэн гэд тоо зааж гин тий. За хэр их юм гэдэг тоог илэрхийлж байгаа төг түмэн. Тэгэхээр яг нь хойшоо нэр хүнтэй холбогдож байгаасан од гэдэг үгийг тодтосгож өгж байгаа тодтгол гишүүн болох нь байна. За тэнгэрт гэдэг үг маань хойшоо өгүүлэх хүнтэй холбогдно. Тэнгэрт төгөв. За асуултаараа таних юм бол хаана төгсөн гэхээр тэнгэрт гэхээр энд яг нь тухайн орон цай орныг илэрхийлээд байна. Хааны тэнгэрт. Тэгэхээр энэ бол яг нь байц гишүүн болно гэсэн үг. За тэгээд гол тэр нөгөө нэг өгүүлэгдэхүүн өгүүлэх хүнийг яг нь өөр одоо тодтгол байц гишүүнээр нэмэн дэлгэрүүлж байгаа учраас энэ өгүүлбэрийг цөм бус яг нь дэлгэрэнгүй өгүүлбэр гэж тодорхойлох нэ. За нийлмэл өгүүлбэр. Сая бол бид нар яг нь энгийн өгүүлбэрийг хэрхэн ангилдаг талаар ангиллыг нь ерөөдөө тайлбарыг ойлгосон бол одоо нийлмэл өгүүлбэрийг дотор нь зэрэгсэн нийлмэл өгүүлбэр, угсарсан нийлмэл өгүүлбэр, харилцаа угсарсан нийлмэл өгүүлбэр, холимог нийлмэл өгүүлбэр гэж ангилдаг байна. За зэрэгсэн нийлмэл өгүүлбэр маань зэрэгцүүлэх холбоогоор холбогдсон. За 2 ба түүнээс дээш төвтэй өгүүлбэрийг хэлэх нь юм. За угсарсан нийлмэл өгүүлбэр бол гишүүн өгүүлбэр, гол өгүүлбэр гэсэн бүтцдэг байх нэ. За өгүүлбэр нь гишүүн өгүүлбэртэй одоо найруулах ба хамжуулах аргаар угсарч холбогдсон өгүүлбэрийг угсарсан нийлмэл өгүүлбэр гэх нэ. За харилцаа угсарсан нийлмэл өгүүлбэр нэг өгүүлбэр нь одоо бүхэлдээ өгүүлэх бүтээгдэхүүний утга илэрхийлнэ. За нөгөө өгүүлбэр нь болохоор бүхэлдээ өгүүлэх хүний үүрэг шинжийг агуулсан өгүүлбэрийг харилцаа угсарсан нийлмэл өгүүлбэр гэх юм. За холимог нийлмэл өгүүлбэр гэхээр бүтцтэй 3 болон түүнээс дээш одоо энгийн өгүүлбэрийг багтаагаад өмнөх 3 холбоосоор холбогдсон өгүүлбэрийг яг нь холимог нийлмэл өгүүлбэр гэж тодорхойлдог байна. За бүтэц бус өгүүлбэр. Өгүүлбэрийг дотор нь бүтэц ба бүтэц бус өгүүлбэр гэж ангилна гэсэн. За бүтэц өгүүлбэрийн талаар бид нэр сайн үзсэн бол одоо бүтэц бус өгүүлбэр. За бүтэц бус өгүүлбэр гэхээр тухайн өгүүлбэр маань ямар нэгэн нөхцлөөр ерөөсөө ойлгохгүй нөхцөлгүй тэр өгүүлбэрийг хэлээд байгаа. Дотор нь утгаар нь мэдрэх өгүүлбэр, хандах өгүүлбэр, зөвшөх өгүүлбэр, илэрхийлэх өгүүлбэр гэж дөрвөн ангилдаг байна. За мэдрэх өгүүлбэр маань болохоор тухайн одоо өгүүлэгчийн мэдрэхүүн шинж түүнийг илэрхийлэх яг нь өгүүлбэрийг хэлэх нь. Одоо жишээ нь TT. За тэгэнгүүт яг нь тухайн одоо хүнд нөгөө мэдрэх 5 мэдрэхүү байдаг гэдэг чинь тухайн 5 мэдрэхүүгээр мэдэрч байгаа тэр мэдрэмжийг илэрхийлсэн өгүүлбэрийг хэлэх нь. Жишээ нь TT ёо п пөх гэд. За эдгээр үгнүүд нь бол яг нь мэдрэх өгүүлбэр болох нь. Хүний 5 мэдрэхүүгээр мэдрэгдэж байгаа тэр мэдрэмжийг илэрхийлсэн үгнүүд. За хандах өгүүлбэр гэхээр хүн амьтныг одоо дуудсан аялахтай өгүүлбэрийг хэлнэ. За хүү жишээ нь хүү хөөй. За бүүвэ баяртай май хурай гэд. За эдгээр үгнүүд бол одоо нөгөө хүн амьтныг дуудаж байгаа тийм аялах өгүүлбэрийг хандах өгүүлбэр гэж хэлгэн. За зөвшөөх өгүүлбэр гэхээр одоо харилцааны явцад илүү хэрэглэгдэх тухайн үйл явдлыг одоо батлах үгүйсгэх утгатай. За жишээ нь тийм үгүй мөн биш зөв буруу гэх мэт тухайн харилцааны явцад тухайн одоо ямар нэгэн асуулт асуулаа гэхэд асуултанд хариулахдаа тэгсэн үү ингэсэн үү гэхээр тийм ч юм уу өсгөл үгүй гэдэг байдлаар ингээд илэрхийлэгдэж байгаа тэр батлах үгүйсгэх утгатай өгүүлбэрийг зөвшөөх өгүүлбэр гэх нэ. За илэрхийлэх өгүүлбэр маань болохоор өгүүлэгчийнхаа сэтгэлийн өн альсыг илэрхийлсэн өгүүлбэр. За уухай, хөөрхий, ичиг иви гэд эдгээр өгүүлбэрүүд маань болохоор сэтгэлийн өнгө альсыг илэрхийлж байгаа. Бусдад өөрийгөө илэрхийлж байгаа тэр илэрхийлэх утга илэрхийлсэн өгүүлбэрүүдийг хэлэх нэ. За дараагийн маань алхам болохоор энгийн ба нийлмэл өгүүлбэрийн ижил ба ялгаатай тал. За ижил тал нь бол яг нь үйл явдлыг хоёулаа өгүүлдэг. За санааг илэрхийлдэг, харилцах хэрэглүүр болно. За мэдээж гишүүдээс бүтэн хилцүүн холбоосоор холбогддог байна. За энгийн өгүүлбэр бол нэг л үйл явдлыг нэрлэнэ. Нийлмэл өгүүлбэр бол 2 ба түүнээс дээш үйл явдлыг нэрлэх нь байна. За нэг үйл явдлын тухай санаа илтгэдэг бол харьцангуй цогц санаа илтгэнэ. Мэдээж яг нь 2 ба түүнээс дээш үйл явдлыг илэрхийлж байгаа учраас